их гэдэг. За тэгээд энэ нөгөө дээр чийдэн зүүсэн цэгэн заа юу? Чийдэнгийн гол төв яг энэ биеийн нөгөө массын төв, геометр төв, хүндийн төв нь нэг шулуун дээр байхаар ингэж аваад за тэгээд энэ дээр бол энийг гэрэл үүсгэрч гэж авъя. За гэрэл үүсгэрч. За тэгээ энэ нөгөө гэрэл үүсгэрчийн хэмжээ том, жижиг байвал тийм дүрс үүснэ гэдэг энэ 9-р ангийн юм дээр ч байгаа өөрснөө уншаарай. За ингээд энэ чийдэн. За энэ өгүүлбэрийг нэг харах. Би дураараа юм хийхгүй байна шүү дээ. Байгуулсан тийм ээ чийдэнгийн төв ба хавтангийн төв нэг болсон шулууны дагуу оршин тийм ээ. Шалан дээр үүсэх сүүдрийн талбай ба диагонал нь хавтангийн талбай ба диагоналаас ямар за ингэсэн. За тэгээд одоо сая бүгдээр гэрэл шулуун тархдаг учраас сүүдэр үүснийг үзчихлээ шүү дээ. За тэгээд энэ улаанаар ингээ гэрлийн цэцэргүүдээр зурчих. Хурдан зурна шүү дээ. За энэ тэр цаатлалыг дайрсан ч одоо энэс арай жоохон ийм зурчих тийм. Энэ хоёр чи ингээд нэг төвшөнд байж их тийм үү? За тэгээд наатлах нь ингээд ирлээ. Тэгвэл одоо бидний үүссэн сүүдэр юу болох юм гэхлээр 9-р ангид юм хийсэн байж та дарга нараа. Хийгээ үгүй битгий дэви юм ордоос дуурайна. За энэ сүүдэр учраас ингэж энэ би сүүдэр үүслээ те гэрэл шулуун тархдаг. За тэгээд одоо эндээсээ бүгдээрээ биднийг юу ол гэсэн юм бол доо хүүхдүүдээ сүүдрийн талбай бол гэсэн юм. За ингэж за тэгэхээр сүүдрийн талбай болохын тулд бидэнд мэдэгдэж байгаа зүйл бол эндээс энэ хүртгч нь юу вэ? Одоо бушуухан харьцаа бичиж бодчих тогтмол шултан бодчих. Энэ зай мэдэгдэж байгаа. За тэгээд дахиад бас энэ хоёроо ингээд яхныг хийчих тий. Энийг их өргөн хийч. Ингээ юм өргөн хийч. Тэгээ эндээсээ бас за энэ дээд биеэс авсан ч болно. За энэ ингэчихэд энийг бас нэг шалны хавтах гэж ойлгоно шүү. Эсвэл ингэж авчиж болно. Эсвэл нь доод гурвалжнаас авсаж болчих шүү. За энэ их цэвэр өнгөлчлөө. Тийм ээ? Ингэж болно. Тэгээ яаж ч болно. Одоо тэгээд энэ хажуугийн нагуугийн энэ юм чинь юу гэж хэлдэг вэ геометр дээр? Энийг байгуулагч хөө АХФМ гэж үзсэн юу гэж үзсэн байгаа манай дарга нь. За тэгэхээр энэ дээр дахиад нэг юу бас төсөөл зурх гэхээр нөгөө энэ доод хэсэгтээ нөө шалман ийм юм а гэж ойлгож зуръя тийм үү? Энэ шал. Тэгээ эндээс одоо юугаа тодруулах гэдэг юм шиг багшна. Энэ чи ингээд энэ хүртчих хоёр. Тэгээд одоо миний зурсандаа энэ бол хоёр гарахгүй шүү дээ тий. Энэ ч хоёр гарахгүй шүү дээ тийм үү? Яг голд нь байгаа шүү дээ тий. Энэ за хоёр тэнцвэр шүү дээ тамрын зурган дээр тийм үү? За хурдхан зурчих. Хурдхан зураад бодчих. Эсвэл яг ингээд нэг ийм нэмэлт энд ийм гурвалжнаар автсан ч болно. Яасан ч болно. Чи өөрөө яамаар өнтөргөрөө л бод. Ингээд чигбэ бичгээ. Тэгээд дүрсэн ажиллах квадрат гарна тий. 4 м. За тийм талаар өөрөө хэрэгцээтэй юм аа тэр